За сайн байцгаана үзэгчдээ. Найзуудын аялал маань ээлжтэй аялдаа гарч байна. Бидний зорин очих энэ удаагийн газар маань болохоор Франкфуртын нислэгээр дамжаад Шведийн хаант улсын зүг зорж гинэ. За тэгээд Балтийн тэнгис дээр орших Скандинавын хоогийн нэгэн үзэгдэлтэй сайхан орондоо зорж гинэ. Гээ Стокгольмд уулзцгаая. Сайн байцгаана үзэгчдээ. Найзуудын аяллаа гишүүд ганц зэрэг бэлгээ хоёр нь ингээд Франкфурт хотод хүрэлцэн ирээд байна. Тэгээд Франкфуртын төв хэсэг одоо Европын банкны дэргэд байдаг одоо Евро сайн дээр хүрэлцэн ирээд байна. Евро скульптур гэдэг одоо энэ газар. За айгүй олон монголчууд явж байна энд. За одоо эндээс ингээд өнөө орой Шведийн Стокгольм хот руу нисгэж байна. Тэгээд Улаанбаатараас Франкфурт хүртэл Мятийнхаа онгоцоор айгүй 5 тухтай сайхан нисээд хүрээд ирлээ дээ тий. Сайхан байна. Одоо энэ чинь 11 сарын 13-ны өдөр их гоё намрын тий шар навчтай ийм сайхан дулаахан сайхан байна. Манайс бол сайхан намрын сайхан налгар өдөр байна. Энд бол өвөл болцсон юм шиг байна. Энд бол хүмүүс ингээд бүр өвөлдөө орцсон. Өвөлдөө орцсон. Тэгсэн бит хоёр энд одоо сайхан байхтай ингэсэн явж байна. За хоошоо Скандинав руу бүр хүүтэн байх баха. Тэгээд Шведийн хаант улсынхаа сонирхолтой нэвтрүүлгээр тав хүнтэйгээ Стокгольмд уулзцгаая. За өчигдөр минь төргий найзуудын аялал Франкфурт Майн хоттой бүтэн өдөр өнжлөө. Тэгээд шөнийн нислэгээр Стокгольм руу нисгээд одоо 30 минутын дараа онгоц маань хөрөхгүй байж байна. Европын дотоод нислэгийг хийдэг Германы Люфтханзааг нисгэж байна. Аимшигтай том 2 давхар онгоц байна. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг хөтлөгч Евро Travel. Welcome to my hometown. За энэ 16 дугаар Густав хатан Сильвио хатантай байна шүү дээ. Энийг одоогийн Густав хаан юм байна. Ерөнхийдөө бол Стокгольм хот маань 3 дугаар Густав хааны үеэс хөгжиж ирсэн юм байлээ. Одоо энэ Стокгольмын алдартай хүмүүсийн Шведийн алдартай хүмүүсийн зургнууд байна. Марина Криклидов. За өстө нөгөө хойд Венец уу шаруудын үлгийн нутагт ингээд ирлээ дээ. Одоо ингээд ачаагаа авахгүй зогсож байна бит хоёр. Сая бит хоёр нөгөө нэг Франкфуртээр бол ачаагаа аваагүй. Манай Мятийнхан маань бит хоёрын ачааг шууд Франкфуртаас транзитээр Арландаа руу ингээд явуулсан байгаа. Одоо ачаагаа авчвал тэгэл одоо гарлаа да. Стокгольм бол терминал 5 гэж шүү. Машина манай найз ирд босч байгаа. Тэгээд энэ Скандинавын хоогийн орж битүү цахилгаан машин ондог болсон байна. Хятадын баяндын тэр өчнөө олноор явж штэ. Дэлхийн ертөнцийн нь эко хэрэглээр ер нь бүрэн шилжиж шүү те. Тийм байна. Тэгээд энэ ч эрүүгөөсөө баахан зөндөө баядээ. Сони энэ ч одоо машин үйлдвэрлэдэг амар үйлдвэртэй штэ. Volvo, Saab те. Шведийн. Тэгэхэд л хятад машин хаа байсан Скандинавын хогт хүртэл ирсэн байна. Амар юм аа. Сайхан байна сэрүүхэн. Аргагүй нэг тундрын Скандинавын хогт ирсэн юм шиг мэдрэмж төрж шүү. Чиглэг агуугаа сэрүүхэн гоё байна. Баярлалаа. За сайн байцгаана үзэгчдээ. Найзуудын аялал маань
Шведийн хаант улсын нийслэл Стокгольм хотод. Стокгольмын Гамластан буюу хуучин хотын хэсэгт хүрэлцэн ирээд байна. Яг бидний энэ ард харагдж байгаа тэр Шведийн далбаатай гоёмсог барилга бол Шведийн хааны ордон. За одоогийн хаан нь бол алдарт Густав гэдэг хүн байгаа. Густав хаан бол 16 дугаар Густав хаан бол одоогоор эзэн хаанаар сууж байгаа юм байна. Өчигдөр биднийг дөнгөж өчтөр орой нэг онгоцны буудалд Швед рүү орж ирэхэд хатан хаан болон хааны зураг нь байсан шүү дээ. За тэгээд 450 мянган км квадрат газар нутагта 10.5 сая хүн амтай. За Скандинавын хойгийн хамгийн том улс байна. Швед орн бол. За тэгээд Швед улсын энэ нийслэл нь өөрөө 14 арлуудын хооронд нь холбоод энэ улсыг байгуулсан учраас Хойд Венец гэдэг бас нэрээр алдартай. За тэгээд шаруудын үлгийн нутаг дандаа шар хүмүүс амьдардаг. Ерөнхийдөө өмнө зүгийн Франц, Испани энтриг бодох юм бол хар арьстай хүмүүс их цөөхөн байдаг. Түүгээрээс алдартай. За тэгээ ер нь бол Швед улс бол 12 дугаар зуунаас түүхтэй 12 дугаар зуунд бол хамгийн анх Шведийн хаант улс бол байгуулагдсан. За тэрний дараа 1397 онд бас энэ хавийн улс орнууд нийлээд Калмарын эзэнт гүрэн гэдээ бас байгуулж исэн. За тэгээд 1520 оны хүртэл Калмарын эзэнт улсаас оршин тогтнож жагаад үүний дараа бол ер нь Норвег Шведийн холбооны улс 1815 онд тэгж байгуулж исэн юм байна. За тэгээд 1815 оноос нэг 100 жил оршин тогтнож жагаад 1905 онд ерөнхийдөө бол Швед Норвегийн холбооны улс цалснаар Швед улс маань ингээ бие даасан улсаар хэвээрээ байж байна. За тэгээд ерөнхийдөө бол 1975 оноос яг хааны бас улс төрийн их мэдлийг нь авчихсан. Одоохондоо парламентын болон хаантын засаглалыг хосолсон юм засаглалтай юм орн юм байна. Шведийн хаант улсын бас нэг онцлог нь юу вэ гэхээр хүний эрхийг бол маш өндөрөөр дээдэлдэг. Хүүхдэд гар үрхийг хоригдсан хамгийн анхны улс болсон. Энэ улсаар яг энэ эрхээр бол дэлхийн жишг болоод Шведийн энэ хуулийг 35-аар хэрэгжүүлчихэд байгаа юм байна одоогоор. За тэгээд Швед улс нөгөө Стокгольмын синдром гэдэг нэг юм гарцсан юм байна. Тэр нь ямар учиртай вэ гэхээр хүн ингээд хэрэг төвг хийгээд ингээд буруу зүйл хийчихэд байхад хүртэл ингээд тэр хүний эрхийг бодоод ингээд зөвтгөхөд идэг. Энийг Стокгольмын синдром гэдэг нэг юм бас ойлголт гарчихсан байна. За тэгээ монголчууд бол маш ихээр амьдардаг. Тэгээ Швед орны оронд монголчууд 20-30 мянган монголчууд ажиллаж амьдарч манай Монголын эдийн засагт бас нөлөө үзүүлдэг. Тэгээд 11 сард бас нэлээд хүйтэн байх шүү ер нь. За ингээл Гамластан ингээл хуучин хотын гудамж ингээл хааны ордон ингээл бидгээ өтөр аялал явж ин да. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төлөөгч Monte Carlo Luxury Residence. Стокгольм хотын энэ Гамластан буюу хуучин хотын дүүрэг болон одоогийн хааны ордон энэ хавийн бүтээн байгуулалтуудыг 12 дугаар зуунаас ер нь үүсэлтэй 12 дугаар зуунаас эхлээд их хурдтай хөгжсөн гэж үздэг юм байна. Тэгээд 12 дугаар зуунд тухайн үед 3 дугаар Густав хаан ширээнд сууж исэн энэ үеэс энэ хөгжил нь явагдсан гэж үздэг юм байна. Тэгээд Густав хаанд зориулсан дурсгалын ийм бунхан ийм зохицлбор газар энэ хааны ордны хажууд бас байд юм байна. Швед улсын нийт хүн ам нь 10.5 сая хүн амтай. Тэгээд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь $60 мянган байна. За энэ бол яг зарим хөгжилтэй орнуудын хувьд бол бас энэ бүр энэс их өндөр үзүүлэлттэй орнууд бол аюул их байгаа. Гэхдээ Шведийн хувьд бол ийм цөөхөн хүн амтай энэ улс оронд бол нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $60 мянган. За нийт улсынх нь жилийнх нь дотоодын нийт бүтээгдэхүүн хэмжээ нь $600 тэрбум байна ойролцоогоор. Тэгэхээр бас боломжийн бас баян орн шүү бас тий. Швед орн бол бас үнэхээр олон зүйлээр дотоодын нийт бүтээгдэхүүнээ босгодог баха. Скандинавын орнууд бол хамгийн алдартай юм юу гэхээр хог хаягдлыг 99% боловсруулдаг. Тэгээд 99% боловсруулсан бүтээгдэхүүнээрээ дахин боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгээр бас их алдартай юм байлаа. Энэ хараа яг энэний цаатлын энэ арал шиг юм дээр үндэсний музей байт юм байна. National Museum. Тэр чинь хааны ордынхын музей. Харин тийм.
Тэгээд энэ хааны ордон чи ийм юм байлаа. Бид нэр ингээд цаг зав гаргаад ингээд орох юм бол 600-аад өрөөтэй өрөө болгоны нас хүмүүс орж үзэх тийм боломжтой байдаг юм байлаа. Одоо 11 сарын дунд үе болж байна. Ер нь бол Стокгольмд өвлийн сарууд ингээ 11 сарын дундаас эхлээд 2 сар хүртэл ингээд үргэлжилдэг те. Айгүй их цас ордгоо. Энд чи яагаад бол Скандинавын хойгийн орон. Тэгээд артлаараа тундартаа байгаа. Норвегийн артлаар хойд мөсөн далай байгаа штэ те. Маш хүйтэн ер нь дэлхийн хамгийн хүйтэн бүсүүдийн нэг хүүтэн сэрүүхэн хотуудын нэг. Гэхдээ энэ жил ер нь хаасаагүй дулаахан байна. Манай Улаанбаатарт хүртэл сая ямар сайхан дулаахан байна тийм ээ. Энд ч мөн ялгаагүй бас чиж гайгүй байна. Би бол долоо хувцсан. Яагаад гэвэл би чинь бас өмнө 20 жилийн өмнө Стокгольм хотоос нэг хэсэг хугацаанд бас ажиллаж амьдарч байсан. Тэгээд сайхан хоттой ирсэн. Үнэхээр гоё байна. Өвөл ер нь нар үздэгөө. Өглөө босоод нэг 10 цаг гээл нэг жоохон гэгээ ороод тэгээд ер нь өдөр 2-3 цаг гээл ер нь тас харанхуй болчдөг байхгүй. Тэгээд ерөөс байнгын цас бороо ээлжиж ороод ер нь их хүүтэн айгүй жиндүү байдгийг. Балтийн тэнгисийн ирэг дээр байдаг штэ. Балтийн тэнгисээр болохоор Финлянд руу сая бид нар очисон Слүүсэн гэдэг газар байгаа. Слүүснээс юугаар усан онгоцоор Финлянд руугаа ингээд чөлөөтэй амраад ингээ хүмүүс нь амралтын өдрүүдээр Балтийн тэнгисээрээ сайхан аялж ингээд явдаг. Тэр том бирка том завь усан онгоцнууд дээр юм айгүй хямдхан худалдааны чөлөөт бүс байдаг аахгүй юу. Тинчээ яг л энэ Швед арх тамхины ерөөсөө маш хатуу хуйлтай. Тэгээд архийг жишээлбэл арх тийм согтууруулах ундааг хүүхдэд тодтолцдгоо мөн систем блоккуудаар тийм тусгай дэлгүүрүүдэд зардаг. Ажлын 5 өдрөөр нэг ажлын цаг заацсан байдаг аахгүй юу. Тэгээд амралтын өдрүүд дээрээ болохоор тэр чөлөө тодтолтоо duty free гэлээд штэ тий. Ерөөсө тэр л гэсэн үг л дээ. Тэгээд тэнчэнээс энэ пив одоо виски, цагаан арх янз бүрийн юмнуудаа тэгээд авчдаг, хямдхан авчдаг. Тийм учраас энэ хүмүүс чихийг амралтаар хагас бинсанд их энэ Балтийн тэнгисээрээ их том завиудаараа ингэж явах айгүй дуртай байдаг юм шиг байлээ. За тэг Стокгольм хотоороо сайхан аялцгаая. Скандинавын хойгийн Балтийн тэнгисийн совд болсон алдарт Стокгольм хоттой сайхан байна. За өглөөний мэнд Стокгольмын нэгэн өглөө эхэлж байна. Өглөөний цагаа ууж байна. Бид бас нэг өглөөний цаан дээр бас нэг Шведийн үндэсний хоолыг бас жоохон танилцуулчих. Ингээ бөөнг юм ах байгаа тий. Энэ болохоор Шведийн бас үндэснийх нь хоолд ордог. Тэгээд энэ дарсан яргаа загас. Энэ бас Шведийн үндэсний хоол. Тэгээд талх. Төмс нь алав байна. Нухсан төмс, шарсан төмсөг олон янзаар ингэж эддэг. Тийм. Айгуу гоё тийм баялаг тийм өглөөний цай уудаг юм байна. Баг хоол юм шүү дээ. За Стокгольмын төв Гамластанд одоо титэмт гүүр гэдэг одоо манай бэлгээгийн бүр 20 жилийн өмнө залуудаа ирж зураг авахулж ирсэн. Титэмт гүүрэн дээр алхаа явж байна. За энэ Гамластан буюу Стокгольмын хуучин хотын аялж ирсэн. Барагдшгүй их үзэх юмтай юм байна шүү дээ. За энэгээр энэ порт нь аягүй гоё юм байна. Усан зогсоол нь бидний баруун талд харагдаж байгаа. Усан зогсоол. Энэ титэмт гүүр нь болохоор юм явган алхдаг юм модон хэсэгтэй. За энэ дундор болохоор автомашин ингээд хоёр талаасаа бие бинийгээ хүлээгээ зөрдөг юм байлээ.
За тэгээ бидний өчтөр бол бид нэр тэр хойно харагдаж байгаа хааны ордноор бас аялсан. За өнөөдөр энэ Титэмт гүүр буюу энэ бас л энэ хуучин хотын нэгэн чухал газар хүрэлцэн ирээд байна. За Швед улсын Стокгольм хот нь бол үнэхээр бас хуучны үнэхээр өөрсдийн гэсэн бахархалтай ийм сайхан ард түмэн юм байна. Тэгээд Швед улсын тухай энд ирсэн чи айгүй их юм ярмаар санагдаад ах юм. Тэгээд ер нь бол Швед маань Балтийн тэнгис дээр байгаа. Балтийн тэнгис маань өөрөө Атлантын далайн салбар тэнгис байгаа. Тэгээд ер нь бол энэ Европ гэдэг энэ сайхан дулаахан, сайхан таата цаг ууртай энэ олон орн байдаг. Тэ энэ сайхан газар бол Хар тэнгис гээл, Каспийн тэнгис, Газар дундын тэнгис гээл, Лигурийн тэнгис, Тирингийн тэнгис гээл айгүй олон тэнгисүүд байдаг. За мөн Атлантын далай бол минийхэр бол тэ дэлхийн хамгийн адал явдалтай далай гэж би боддог. Яагаад тэгэхээр Атлантын далайд одоо хамгийн эхлээд энэ европчууд одоо хүн төрөлхтөн энэ усан одоо тээврийг хөгжүүлээ те усан завийг хөгжүүлээд анх одоо Африк тээв, Америк тээв, Канад те Өмнөд Америк эдрийг нээсэн одоо ийм түүхтэй. Тэгээд мөн одоо Атлантын далайд одоо маш олон ийм Канари арал, Багами арлууд гээл байдаг. Тэгээд хамгийн сонирхолтой юу гэхээр Бермудын гурвалжинг бийг сонирхдаг байхгүй. Бүр дээр үес маш олон усан онгоцууд ингэж ор сурггүй алга болдог те. Маш олон нисэх онгоцууд хүртэл ор сурггүй алга болж исэн ийм түүхтэй. Тэгэл Жюль Верний одоо усан доогуур 20 мянган бээр аялсан гэл ингээд ном байдаг штэ. За тэгээд ер нь Швед бол викингчүүдийн үлгийн нутаг. За сая викингчүүд гэдэг аюу гоё кино гарсан штэ. Тэн дээр одоо Норвег шведүүдийн одоо байлдан дагуулт. Ер нь бол шведүүд ч бас викингчүүдийн бас үр сад юм бэлээ. Тэгээд Швед бол ярьж барагдчихгүй их түүхтэй юм байна. Явж аялж дуусшгүй ийм сайхан хот юм байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Monte Carlo Luxury Residence. Шведийн 17 дугаартай машин. Испанд үйлдвэрлэж байгаа шинэ машин юм билээ. Supra гэдэг. Тий, Supra-гийнхаа одоо зогсоолыг төлөхгүй бол болохгүй. Тий, харин Insert Press Switch button. За энэ дээр. За одоо машиныхаа дугаарыг хийн штэ. ZEN 17-га. 17-га. Окей. License зүг байна уу гэнэ. Yes, visitor parking. Такса 2. За 30 минут. За тэгээд хангалттай шүү 30 минут хангалттай. За одоо ингээд 15.50 крон гэдэг чинь 1 евро 50 цент хямдхан юм байна шүү дээ. Биш 15.50 ч юм уу биш дээ 1.50 гэсэн үг шүү дээ. Доошо манай Швед ч ер нь хямдхан юм байна. 17 ч юм бол ерөөсө доотлол 8 евро ус хэлдэг. Email statement. За энэ хараа Швед банк гэдэг ийм карттай шүү. Шведийн ийм карттай болсон. За ингээд Стокгольмын яг төвд хааны ордны хажууд байдаг. Стокгольмын болон Шведийн хамгийн алдарт 15 см өндөртөө энэ төмөр хүүгийн хөшөөн дээр одоо хүндэтгэл үзүүлж байна. За тэгээд 1967 онд Шведийн Сил Эриксон гэдэг энэ хөшөө зохион бүтээсэн юм байна. Тэгээд энэ ямар утга учиртай вэ гэхээр ерөнхийдөө Швед улсын цагаачлалын бодлого нөр айгүй хатуу байдаг. Тэгээд энэ хүү бол одоо цагаачлал гуугаад энд хааны ордон руу 2 өдөр орох гээд орж чадаагүй ингээ гадаа хөлдөж өгсөн гэдэг ийм түүхтэй юм байлээ. Тэг үүнээс хойш бол одоо энэ цагаач нар одоо энэ ядарсан хүмүүст одоо туслах бодлого нь бас арай зөөлрсөн гэж үздэг юм байлээ. Тэгээ та бүхэн одоо Швед улсад ирвэл заавал энэ хүү дээр хурж ирж одоо хөслөө шивнэж те ингэж хүндэтгэл үзүүлээрэ. Жуулчд бол маш их ирж ингэж хөслөө шивндэг. Зундаа бол их очиртой байд юм байлээ. Одоо бол ямар ч хөнгүү байна. За ингээд цаашаа явцгаая. Стокгольмын Skavir руу гарах гээд ирчлээ. Globen гэдэг газар энд одоо Шведд болдог, Стокгольмд болдог алдартай тоглолтууд болдог ийм лаг арена юм байна. Хажуудаа бол Теле 2 буюу одоо Стокгольмын хөл өмгийн ийм том аренатай. Бас эндээ бас шопингтай юм байна шүү дээ. Globen shopping гэдэг. Стокгольмд одоо хүмүүс мэдэх бах алдарт Roxette хамтлагийн тоглолтыг энэ Globenд үзчихсэн энэ.
амар тоглолт болж исэн. Тэгээд 2003 байна уу 4 оны үед Roxette тоглолтыг үзчихсэн. Манай Швед болохоор тийм ээ бас юм мундаг хамтлагууд бол энд байдаг. Roxette хамтлаг байна. Алдарт Аба хамтлаг байна. Aesop-с одоо 90-ад онд энэ жинхэнэ мандчилсан Aesop-с хамтлаг байна. Rap техно гэх юм бол доктор Албан гэж амар үлж одоо энэ Стокгольмын хүн шүү дээ. Албан чи энэ араа централ тийм ресторан ажилладаг гэж байгаа шүү дээ. Яг намайг байхад тийм ресторан ажилладаг гэд тэгж ихтэй би дайрлаж байгааг үл дээ. Зүгээр ярьжсэн монголчууд. Манай монголчууд яг тэнд нь ажилладаг, барьдаг ч илүү. Тэг ярьжсэн. Энэ хажууд болохоор эн чинь ямар арена вэ? Теле 2 арена гэдэг. Энд ч гой хөл өмгийн Шведийн үндэсний лигмиг нь тоглолт юм шиг үлээ. Энэ Шведээс ч болохоор алдарт нь Златан Ибрагимович гэдэг амар хүн байгаа штэ. Дэлхийн хэмжээний суперод. Стокгольмын тэнгэр ямар байдгийг харцгаая да. No cash. Just cars. Okay. Сонирхуулахад үзэгчтэй Швед улс 2025 оноос эхлээд ерөөсө бэлэн мөнгө авахгүй гэж байна. Бид нэр Skavia-ийн тикет авахгүйсэн ч бэлэн мөнгө авахгүй гинэ. Тэгээ одоо юм араа Швед банк гэдэг ийм картаар хэлчих. Ready? Yeah. 2025 онд ерөөсө бэлэн мөнгө огт ашиглахгүй гэж байгаа Швед улс. Үүнд одоо бас нэг нууц байгаа л бах та тий. За тэгээ тикетээ яг одоо авж гин. Skavia. Thank you. За дээр гараад уулзцгаая да. Энэ юм биш үү? Globe. Энийг энэ юугаар бөмбөрцгөр гэх юм байна. Тэгээ зааварчилгаа үзүүлд юм байна. За дээш ингэж өгсөж юм доо. Ер нь Стокгольм бол их том хот байгаа. За манай Улаанбаатараас бол олон хүн амтай 2.2 сая хүн амтай. Өндөр байшингууд бол цөөхөн айгүй гоё тийм шигүү биш амьдарч байна. Айгүй модтой ууз одоо ингээ харахад тэнгэр цээлмэг. За тэгээд ингээл одоо цаашаа явж ин да бид нэр Skavia дээр гарч ирээд Стокгольм хотоо тэр чихээр нь сайхан харчлаа. Сэтгэл айгүй өндөр байна. 100000 км-ийн тэртээ одоо Монголоос зорж ирсэн те. Зорилго маань одоо биеллээ боллоо тий. Тэгээ 12000 км-ийн цаанаас одоо үзэгчтэй гоё сайхан зүйл үзүүлэх гэж ирсэн одоо тий. Бидний одоо зорилго биеллээ болж байгаа шиг байна. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолно. Хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Айглын сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эко ногоон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй, их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй. Нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Айглын сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт, насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. За ингээд Стокгольмын аялал үргэлжилсээр л байна. Бекевтээр ингээд явсаар л байна шүү. За Стокгольмын их сургууль дээр хүрэлцэн ирчээд байна. Манай найз бас одоо энэ дотор ажиллаж байгаа. Бэлгэвтэрийг бас өдрийн хоолнд өрсөн. Тэгээд найз руугаа орж уулзах гэдэг сэтгэл хөдлөөд ингээд явж байна. Стокгольмын бас нэгэн одоо сонирхолтой заавал бас ирж үздэг нэг хэсэг юм байна энэ. Энэ бүр тэр чигээрээ бүр оюутны хотхон юм байна. Тэгээд Стокгольмын их сургууль гэхээр бас нэлээд нэр хүндтэй сургууль гэж шүү энэ сургууль бас. Ер нь эднийх нөө боловсролын систем нь мундагтай. Сургууль цайтай гэдгээрээ бас алдартай учраас бас яг энд ингээд хүрээд ирлээ. Одоо Герман, Франц эдэртэй нэгэн адил өөрсдийнхөө нөгөө сургалтынхаа
зардлыг одоо төсөөсөө бүрдүүлдэг гэх юм уу да. Яг иргэдээсээ бол одоо боловсролын төлбөр авдаггүй юм байна. За тэгээд дотгошоо орцгоё. Оюутны хоолмол яасан ч гоё юм. Гүлэш шиг юм болоо. За манай найз цогоо шивэд амьдрдаг. Сайхан үлж байна найз. Кино сайхан. За хэдэн жил болж юм энэ? Шведэд Стокгольмд 12 жил болж байна да. Шведийн Грита гэдэг хоол юм биш үү? Энэ бол Бурита. Энд Бурита. Энд бол яг Бурита, Грита хоёр идээс сууж байна. Үнэхээр таалагдлаа. Гоё хоолтой юм биш үү? За, хурдны зам дээр давхиж явна да. Хоошо Арланда чиглэл рүүгээ явж байгаа. Упсалаа болохоор Арландагийнхаа арай наан байдаг. Яг одоо бид нэр 4 игнэтэй замаар явж байна. Нэг талдаа 4 игнэтэй. За та бүхэн тэгээд Шведд аялж ирвэл автомашин түрээслэхээр бол Колонкоос шүү түрээслэж болдго юм байлээ. Өвөрмөц бас юм үйлчлэгээнүүд бас байна шүү. За хурдны замын дээд хязгаар бол 130 км. За тэгээд ер нь том хотуудтайгаа ойролцоо болохоор ер нь 110-аар хязгаарлаа явчихдаг аа. Яг одоо бид нар 94 км/цагийн хурцаар явж байна. Тэгээд энэ Скандинавын нэг 4 орн чинь яагаад ингэж төрийн далбан хоорондоо адилхан байд юм бэ гэж би тухайд боддог байсан. Тэгсэн ер нь бол бас Дайнын хаан тулсаас гаралтай юм байлаа. Дайнын хаан тулс ч одоо бас л газар нутгийн яг эндээ Копенгаген жижигхэн юм шиг ирнээсээ Гренландыг одоо эзэмшиж байгаа шүү дээ. Гренланд чинь одоо баг манай Монголоос ураг 2 дахин том байна уу? Амар том газар нутгтай тийм шүү дээ. Тийм том газар нутгийг одоо Денмаркийн эзэмшил байдаг. Тэгээд Дайн улс 12 дугаар зуунд хамгийн анхын төрийн далбаагаа ерөнхийдөө Христийн шашиндаа зориулаад ийм загалмаа хэлбэрээр төрийн далбаагаа хийсэн юм байлаа. За үүнээс үүдэлтэйгээр бол Скандинавын орнууд бид нар бол бүгдээрээ Христийн шашинтай те бүгдээрээ шар арьстангууд тэгээд бүгдээрээ үзэл санаа болон те бусад зүйлсээр нэгдмэл юмаа гэдгийг харуулах үүднээс одоо Швед, Финлянд, Норвег эдгээр одоо бүгдээрээ ийм өнгөн ондоо боловч адилхан ийм төрийн далбаатай болсон юм байлээ. За тэгээд мөнгөнд дэмжигтэй өвчгсөн те бүгдээр адилхан крон хэрэгжилж байгаа шүү дээ. Швед крон, Норвегийн крон, Финляндийн крон гэдэг. За тэгээд Шведийн хаан тулс гэдэг энэ сайхан хаан тулсаар ингээд найз бэлгээтэйгээ ингээд бид хоёр энэ их одоо Монголд их ажлынхаа дундуур зав зай гаргаад 5 хоногийн нөгөө сайхан аялж байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Monte Carlo Luxury Residence. Стокгольмын хамгийн алдартай Гамластан дүүрэгт байдаг алдартай Нобелийн шагналын музей буюу одоо Нобелийн шагналын ордон дээр үлдсэн ирээд байна. За тэгээд 1833-аас 1896 оны хооронд амьдарч ирсэн алдартай Альфред Нобель гэдэг хүний нэрээр нэрлэгдсэн энэ хүн музейд одоо Нобелийн шагнал хүртжсэн бүх одоо эрхмүүдийн одоо тухай энэ дэлгэсэн байд юм байна. За тэгээд яг энэ Гамластан дүүргийн одоо яг Нобелийн музей яг хажуу талд байдаг энэ байшийг сонирхолтой байгаа. Энэ байшин болохоор яг нөгөө Нидерландын өнгөнгийн нөгөө байшингуудтай их адилхан. Энэ бас их өвөрмөц гоё юм аа. Яг одоо өнөөдөр ингээд шинэ жилийн гацуураа засаад байж байгаа юм байна. Хоёул дотгошоо орё доо. Төхөө. Энд чинь ер нь дотроо бол 6 төрлөөр үүд юм байна. Билгээ. Хараа ийм юм байна. За физикийн салбар, химийн салбар, за тэгээд сэтгэл зүй болон ангаахын салбар, уран зохиолын салбар, инх тайвны салбар, тэгээд эдийн засаг шинжлэх ухаан гэдэг. Үндсэндээ 6 том одоо салбарын одоо сууд хүмүүст л энэ Нобелийн шагнал олгогдсон юм байна шүү дээ. За ингээд орчин үеийн Нобелийн шагналыг үндэслэгч Альфред Нобель гэдэг хүн бол 1833-аас 1896 оны хооронд амьдарч ирсэн. 63 наслсан ийм хүн юм байна. Тэгээд энэ музей бол бас үнэхээр сонирхолтой юм байна, гоё юм байна. Дандаа энэ танхимууд нь дандаа дотроо одоо инновац, шинийг санаачлагч те. Тэгээд
эрүүл мэндийн шинжлэх ухаан, сэтгэл зүйн шинжлэх ухаан, за хийм физикийн шинжлэх ухаануудын олд амжилтуудыг багтаасан ийм гайхамшигтай гоё музей байд юм байна шүү. Та бүхэн Стокгольм хотод ирвэл заавал үзээрэй. Ер нь жуулчдад зориулсан бүх зүйлс энэгээр байд юм байна. Балар эртний одоо 15 6 дугаар зууны үед энэгээр сонин хувцастай хүмүүс явдаг байсан баг та. Викингчүүд өстой амар явдаг байсан баг та. Венецийн гол юм шиг л. Тий. Венецийн юм. За эндээс сүршний наалт үзэх үү шүү. Оо yes. Yes, за энд гоё шүү дээ. За чи үзтээ дотор орол. Hello. За энэ гоё шүү дээ. Хамдгаатай. Наач ч гоё юм шүү. Тий. Эднийх ч гоё юм байна. Тийм. Энэ бүр том биш дээ. Том 69. Энэ гоё модын юм биш. Тийм байна. Хоёр наалтаа наа. Стокгольм. Оо, хамдгаатай. Энэ Гангстон ончин гэж Нэг нэгээр тийм. юм байна. Тэгээ энэ их гоё юм байна. Энэс авнаа. Энэ модтой цэвэр мод шүү. 69 крон гэдэг чинь 6 евро гэсэн. 7 евро. Энэ амар буг хандгаа ихтэй газар. Тий. За Монголд юм чи энэ байна шүү. За би энэ Би бас хандгаатай ийм модон хараа. окей. Чи энийг авах юм уу? Тий. 210 швед крон чи 17 евро юм байна шүү. Евро бас хатуу байна тий. Төв ингээ жуулчдын годон байгаа. Худалдааны төв ингээ шопинг малууд ингээд байдаг. Ингээ тэр чигээр баг ийшээ 2 км орчим байдаг баха. Тэг ер нь ингээд яг хотын төвдөө Т гэж байгаа үстэй тий. Тэ централ багхгүй. Одоо нэг юуны шинэ жилийн уур амьсгал ер нь орчиж. Гацуур юмнуудаа засч байна. За тэр харж байгаа болор цамхаг байна. Энэ централ дээр одоо ингээд сушины айгүй их олон ресторанууд байгаа. Ер нь айгүй баг ихэнх нь монголчууд байх шүү. Эзэд нь. Тэгээд айгүй одоо бүр сүлжээ болцсон юм байлээ. Айгүй олон салбар малбартаа тэгээд манайхан ч тийм л ажилтаа мундаг байна да. Шведийн монголчууд. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Monte Carlo Luxury Residence 2024 онд үйлдвэрлэсэн. За энэ Испани Seat гэдэг одоо юуны автомашины үйлдвэр байдаг. Тэрний одоо хамгийн сүүлд гаргасан Supra гэдэг энэ брэнд юм байна. Энэ машин. Энэ эмблемийг харуул да. Ийм. Эмблем нь болохоор ийм эмблемтэй. Тэгээ бит хоёр дөнгөж Арландаа дээр буугаад нэг таксины зогсоол дээр очсон чинь нөгөө хятадын нөгөө Байди гэдэг нөгөө захилгаан машин байдаг шүү дээ. Байди харагдаад харна энэ машиныг би хятад машин байна гэж эхлээ бодоод яг тэр Европ төрөөс ийм эмблемтэй машин ерөөс нэг ч харж байгаагүй. Тэгсэн чинь харин нөгөө Испани нөгөө Cupra гэдэг одоо энэ мундаг машинаа бас хятад машин гээд андуурсан явж исэн байна. Айгуу гоё юм байна. Энэ сая урдны замаар бид нар нэлээд давхлаа. Ер нь шинэ машин болоод ч тэр явдал модал айгүй гоё. Түвшигтэй их гоё машин байна шүү. Өчигдөр биднээс Стокгольмын алдарт Нобелийн шагналын музейгээс аялсан байгаа. Нөгөө 80-аад музейтэй одоо музей хотынхоо одоо ямар ч байсан нэг хамгийн гол музейгээс үзсэн шүү. Цаана 79 музей үлдлээ. 79 музейгээ хизээч үзэж дуусах юм байгаа. Тэгээд Гамлстанаар баг 2 хоног аялчуу да. Ер нь барагдахгүй юм байна шүү. За тэгээд энэ автомашины түрээс бол одоо яг энэ өвлийн цаг болсон болохоор маш хямдарсан байх шиг байна. Энэ 24 оны шинэ машиныг одоо бид нэр 7 хоногийн 6000 швед крон буюу одоо 550-60 евро авцаагаар л түрээсэллээ. Тэгээ бензин түлшний хувьд бол бас
Боломжийн үнэтэй юм аа, боломжийн. Ер нь эдний одоо заргаж байгаа хоол, хүнс, эдний хэрэглээ нь бол Төв Европоос арай жоохон ондоо. Скандинавын хэв маягтай. Хүмүүс нэг дугуй ундг юм байна. Айгүй эрүүл ер нь амьдралын хэв маягтай хүмүүс үү шүү. Фитнес бол энэ тэндгүй байд юм байна. Өстой Европ нэрээ ийм байдгүй. Подолууд нь өстой бүгд фитнес юм биш баг. Лагш Тий, тий. подол, модол тэгэл энэ тэндгүй тий. Айгүй гоё спортлог ард хүн биш шүү. Use the middle lane to turn left. Стокгольмын метронд суух гад Стокгольм хотын төв Централ буюу Централ стейшных нь яг төв үүдэн дээр ирсэн байна. Монголчууд ч ингээд централ дээр уулздаг байхгүй юу. Тэгээ дугуй дээр уулзъя гэж тэгдэг. Тэр нь болохоор энэ байхгүй юу. Стокгольмын централын дугуй. Тэгэд энэ доошогоо метро руу ороод ингээд нарны цацраг луга ингээд салнаа. Метроны тикетийг авчлаа. Ингэнэ 75 минутын хугацаанд ингэж энэ фери метро, автобус тэгээд усан жижиг заваараас явж болно гинэ. 75 минутын хугацаанд өчтэй юм байна тий. Тэгээд 3 хүн авсан чинь 120 швед крон болж шít. 12 евро. Тий, 12 евро 3. 2 байдаг бахана. Тий. 75 минут гэдэг чинь одоо цаг 15 минут явах юм шүү. Let's go. 1 2 3. Yeah. За go. Let's go. За одоо За адруу нөө явах уу? За. За ингээд Стокгольмын хөгжил дэвшлиг одоо орж сонирхъя даа. За аль тал руугаа хэдүүлээ суувал гоё газар л явах уу? Өшөө доошоо буу. Өшөө буух юм уу? Оох за өшөө доошоо буу гэж шүү дээ. Одоо Скарфнак гэдэг газар байгаа юм байна шүү дээ. За ингээд доошоо хичнээн удаа доошоо буучив да. Өнөөдөр амралтын өдөр ихэд бас айгүй их хүнтэй байна шүү. Ажлын өдөр бол нэлээд ачаалттай байд юм шиг байна. Харьцангуй шинэ метро юм байна шүү дээ. Стокгольмын метро чинь. Одоо манай Берлин болон Парис, Лондонгийн метронууд чинь айгүй хуучирсан. Айгүй тийм хоцрогдсон гэх юм уу да. За энэ Стокгольмын метро бол айгүй гоё цэвэрхэн юм байна. Ингээд энэ QR уншуулаад орчдөг юм байна. Энэ доор бас энэ метроныхоо доор айгүй гоё үйлчлэгнүүд нь айгүй гоё юм байна шүү дээ. Нэг коп моп сая Швейцарын коп гэдэг хүнсэлдэгүр байна. Тий, бүх юм байгаа. Айгүй гоё юм. манай Шведийн метро ч юм гоё штэ. Гоё штэ. Парис Марисах ямар байдаг лээстэй аимшигтай штэ. Ер нь энэ Шведийн Стокгольм болохоор маш их юм хадан бүтцтэй тийм уулан донд байдаг аахгүй юу? Хад ихтэй гэсэн үг. Тэгэхээр энэ метро хийхин тулд маш их тэслэгээ уулын ажил бол ерөөсөө айгүй тийм хүний уурхай хийж байгаа юм шиг хийж энэ метрог байгуулт юм байлээ. Тэгээд өөрөө нэг газрын бүтц юу нь болохоор битүү хад болохоор тэр хадан дээр эдгээр айгүй гоё тоглолт хийгээд тэрийг айгүй гоё янзлаад ингээд урлагийн бүтээн шиг орчин үеийн модерн маягаар их гоё засч янзж тогтчулсан байдаг л да. Тэгээд ерөнхийдөө энэ Шведийн метро чинь айгүй гоё юу штэ. Одоо ийшээ ингээд хотын зах руу яваад ингээд арлууд дээгүүр ил явдаг байхгүй юу? Арлууд дээгүүр явдаг. Арлуудыг холбосон гүүрэн дээгүүр энэ метронооч явдаг. Өөрөө энэ Стокгольм Швед ус чи 20 мянган арал дээр байршдаг улс шүү дээ. Ер нь арал улс байхгүй юу?
дэлхийн том хотуудын метронд сууж ирлээ. Гэтэ Стокгольмын метро бол бас өвөрмөц гоё юм байна. Арай сүүлийн үеийн, арай орчин үеийн те арай хөрөнгө зарж хийсэн метро шүү. Тий, урлагийн бүтээл шиг. Хамгийн одоо хуучны метрог бол Нью-Йоркийн метро, Парисын метро хоёр бол надад хамгийн хуучны метро санагдсан. Тэгээд ингээд Стокгольмын метро тур хийгээл явж байна. Беккетээр. За Стокгольмын метроны одоо газрын зураг нь байна. Ерөнхийдөө бол за одоо ингээд Стокгольм Сити гээл те Солно эдэр чинь ер нь жижигхэн дүүргүүд нэм лээ шүү дээ. Uppsala гээд за ягаан одоо Чернели ягаан Бор гээл айгүй олон юм Энэ одоо ингээд эцсээр нь нэрлэдэг. Одоо чинь Корштай гэж байна шүү дээ. Остерскар тий. Одоо энэ юу гэж байна? За ингээд дандаа эцсээр нь нэрлээд одоо энэ хэдэн өнгөтэй. Айгүй том метротой юм байна шүү дээ. Яг бидний байрлаж байгаа буудлал бол яг T Central ингээд яг энэ төвд байгаа. Энэ байна. T Central ингээд энд манай зочд буудлал байгаа. Тэгэл эндээс салаалал. Эндээс салаалал ингээл явд юм байна. Ер нь метроос айгүй том юм байна. Энэ Стокгольмыг үүсгэж байгаа 14 арлуудыг энэ метро бол бүрэн ингээд холбогдсон юм байна тий. Тэгэхээр мэдээж хэрэг энэ арлуудыг холбож байгаа юм чинь далайн дээгүүр доогуур тий. Тэгэл одоо түнэл 9 шидийн одоо холболтууд ингээд хийсэн маш их том бүтээн байгуулалт юм байна шүү Стокгольмын метро. Бид хоёрын одоо Стокгольмд байрлаж байгааг буудлын хажууханд ийм Германы Lidl хүнсний дэлгүүр байгаа. Тэгээд дотор юмны үн ямар хөө байгааг та бүхэнд бас сонирхуулъя. Дотгошоо орцгоо. Энэ за 29 ир гээд 29 ир гэдэг чинь 2 евро 90 цент. Цитрон байна. За жимс бусад зүйлс. За ер нь бол Шведэд хүнсний бүтээгдэхүүн бол Герман те Франц бусад орнуудыг бол харьцангуй үнэтэй юм байлээ. Тэгээ та бүхэндээ одоо шведчүүдийн өдөр болгон иддэг котбүүлэр буюу бөөрийнхий махыг танилцуулах гэж байна. За Шведийн алдарт нөө IKEA гэдэг дэлгүүр байдаг шүү дээ. IKEA дэлгүүрийн одоо рестораны хэсэг нь бол өдөрт 2 сая ширхэг котбүүлэр буюу бөөрийнхий махыг хүмүүст одоо зардаг юм байна. Одоо хүмүүс иддэг юм байна тэр бөөрийнхий махыг. Тэгэхээр эдний одоо өдөр тутмын иддэг энэ бөөрийнхий мах болон сушинээс бол бит хоёр ер нь өөдчлээ. Өөдтлээ суши бөөрийнхий мах идлээ. Тэгээд одоо энд ингээд сая буудлуудыг ингээ харж яхад ерөөсөө бүх буудлуудын өглөөний цай ерөөсөө хамгийн гол хоол нь бөөрийнхий мах. За одоо энд дэлгүүрт одоо бас ингээд бөөрийнхий. За одоо энэ байна шүү дээ. Хараа. Энэ байгаа байхгүй. Котбүүлэр 350 грамтай ийм котбүүлэр 36 ир гэдэг чинь юу юм бэ? 4 евро юм байна. Ер нь за 3.50 юм байна. 3 евро 50 цент тий. Юмны үн бол харьцангуй үнэтэй энэ Скандинавын хэсэг Норвег, Швед энэ төр бол цалин амжиргаагаа дагаад за нөгөө цэвэр нөгөө Балтийн тэнгисийн загснууд чинь нэг өр байна да. Людвиг. За тэр бол гахаа мах байна. 89 ир гэдэг чинь килограмм нь одоо 8-9 евро тий. Ийм л үнэтэй байна да. За сирнүүд бол өстой нэр том томоор байлаа. Одоо энийг хараа. Энэ сирийг л танилцуулъя л да. Энэ 93 гэж байгаа байхгүй. 10 евро орчим. Тэгээд 2 ил 200 грамм. 2 ил 280. Килограмм 93 гэхээс чи энэ чи юу юм бэ шүү дээ. Бараг 20 евро байна. Энэ сир. Чигт айгуу. Маа тийсэлэтөө. Энэ амар хоо. Энэ юм улаан байна. Янз бүрээр сирүүд. За энэ бүр үнэтэй сир байна. Хараа энийг хараа 124 гэнэ. 124 гэдэг чинь 12 евро. Килограмм. Энэ миний.
Сирийг бол бас сайн иддэг хүмүүс байна шүү. Европч ч нэг чиг учраас Жигос сир хийдэж байгаа. ер нь килограмм нь 10 евро юм байна шүү дээ. Ер нь ойролцоо. Та бүхэн шивэдэд ирвэл өөдтлээ бөөрх юм ах иднэ. Өөдтлээ суши идэх нь бол ойлгомжтой. Бид гурав явсаар байгаад Стокгольмын Солонтуна центрийн хажууд Чикара сушин дээр ороод ирчлээ. Тэгээд манай монголчууд ч одоо энэ баг Шведийн баг бүх хот тосгонд сушитэй юм байлээ. Энэ Стокгольмд баг 15,000 монголчууд байгаа гэсэн. Баг заримуд нь бүр 4-5 сушины газар эзэмшдэг гэж бүр сүлжээ гаргацсан тийм. Суши ямаа байлуу те. Манай Немкас сайн мэдтiin юм байлээ. MJ суши. Тэгээ одоо яг энэ Скандинавын хоогийн энэ Балтийн тэнгисийн яг шинхэн ийм тунаа загсны те одоо энэ юу гэдэг загснууд юм. Яг энэ далайн бүтээгдэхүүн цоо шинээрээ байгаа энэ сушиг амталж үзэх гээд ороод ирчлээ. Бас монголчуудаараа бас бахархаж шүү. Одоо ингээд бид нар бэлгээ өтөр одоо Монгол руугаа буцах төгсөж байгаа болохоор явахаас өмнө монголчуудынхаа бас энэ ажил те байдалтай танилцаад энэ Чикара сушин дээр ороод ирсэн ингээд явж байна. Солонтуна центр гэдэг яг энэ хажууд аягүй гоё том худалдааны төв байдаг юм байна. Ер нь централ дээр өөр сушин зөндөө орсон. Тий, ер нь централдоос ганц нэг газруудаараа орсон. Тэгээд өнөөдөр ингээд Монгол руугаа буцах гэж байгаа. Маргааш өглөө Монгол руугаа буцах гэж байгаа болохоор өнөөдөр аягүй гоё сушигээ идчихэд явж байна. Тэгээд баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Monte Carlo Luxury Residence. Монголчууд бид нар чинь сэрүүхэн хүүтэн л байвал ер нь зүгээр юм байна. За тэгээд энэ удаа бид нар ганцаа бид хоёр Норвег, Финлянд явъя гэж бодсон боловч бас нөгөө багийнхаа гишүүдийг орхиод ирсэн болохоор энийг хойш тавиад Стокгольмоос хөлгийн жолоогоо татчихна. Бекетер Монгол руугаа буцах гээд Стокгольмын Арланда нисэх онгоцны буудлын дээр онгоцоо хүлээгээс сууч. Одоо эндээс Франкфурт тэгээд Франкфуртээс Мятийн онгоцон суунаад. Мятийн онгоцон суул одоо гэртээ ирсэнтэй ялгаагүй. Дэлхийн хамгийн олон аралтай Швед улс бол дэлхийд одоо нэгт ордог юм байна. Хамгийн олон арлуудаараа. За хоёрт нь бол Норвег ордог юм байна. Гуравт нь Финлянд ордог юм байна. Тэгээ бидний нөгөө хамгийн их аралтай гэж боддог нөгөө Индонез улс маань 6 дугаар байранд явдаг юм байна шүү дээ. Ер нь тэгэхээр Шведийг бол ийм олон аралтай гэж бас бодож ирсэнгүй. Дэлхийд бол хамгийн олон аралтай орноор бол Швед улс байд юм байна. Тэгээ манай энэ удаагийн Шведийн хаант улсын Стокгольм хотын ийм сайхан аялал маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн аяллаар уулзцгаая үзэгчтэй.